эсхий түүрхтэн үзүүлж байна. За намайг Бат цэцэг гэдэг. Би Хөвсгөл аймгийн Эренчлийн сум 1 дугаар агт төрж өссөн. Мараа мал малдаж байгаа айлан охин байна. За тэгээд Баян шаргийнхаа зон олдод дунд ирж анхны жилдээ үйлчж байна уу. За лавгочрогт хоёр айл болоод шинэ айл энэ жил 7 сард айл болсон. Энд анх удаа үйлжээд хоёлаа тусдаа малаа маллаад амьдарч байна. За тэгээд манай шишгтэн хүнд болохоор их хөтөн байдаг учраас малаа ийм бүтээ хаашаанд хашиж сайн дулаалж хашихгүй бол Монгол мал даарахтаа хүч төв ариг муу авдаг, муу онд ордог учраас сайн дулаалж хашаага сайн бэлтгэдэг намраас авахуулаад. За мал маллахад залуу малчид эдрийн хувьд бол одоо яг эхний жилд айл болсон лаг очрогт бид хоёрын хувьд бол юмны төрөнд одоо малын мах сүүнээс ахуулаад үр шим юуг байна, үнийг байна. Одоо за яг бид нэг малаа махлаад ороолаа гэхтэр хямдхан авч байна. Малын махны үн дэлгүүрэн худалдаа бараа нь үн хоёр эрс зөрөөтэй. Малаа зараад ойлгохтой юм авах мөнгө маань хаашаа цоцсон юмгаа алга болчаад байдаг. Тийм нэг асуудал гараад. Одоо бид хоёр бол хоёулаа мал маллах сонирхолтой хоёр хүн. Тэгээд тулгамдаж байгаа асуудал маань болохоор малаа маань арьс ширнээс ахуулаад үнгөөдөж байгаа нь л хэцүү асуудал байна да. Тэгээд бидний үеийн залуучууд ч гэсэн мал маллах сонирхолтой зөндөө олон залуучууд байгаа. Тэгээд тэдний маань одоо ажил төрөл хийж мөнгө төгрөг байхгүй бол одоо амьдрал мөнгө төгрөггүй болог. Тийм болохоор мөнгө төгрөгөө олохын тулд одоо сонирхол мал маллах сонирхолтой улсууд нь сонирхолоо хаяал тэгэл аав ээжтэй малаа маллуулаад тэгэл зарим нь явцгааж байна. Малын түүхэд сүү аруул, арьс шир, мах үнэтэй бидний хэмжээнд амьдрах боломжийг хангах хэмжээний тийм үнэтэй байх юм бол бид нар бол маллаад амьдрахад тохиромжтой болохоор л байна. Одоо төрийн дээр байгаа усад нэг сайн далайцтай зөв амьдрал дээр яг тулгамдаж байгаа асуудлыг шийдсэн тийм зөв шийдвэр бодлого биднэрт их хэрэгтэй байна да. Тэгвэл залуу малчид манай улсчирч энэ одоо мал маллах дээр үе тулгамжлагдаж ирсэн энэ мал маллах энэ ёс заншил маань улам дэлгэрэл улам мал маллах ухаан маань өвлөгдөөл явна гэж би бодож байна. Яаж урал амны ярддаг байсан нэглэлийн үед мал үхрээн эвэр бүр тууранаас нь ахуулаад одоо нэгдэл хүлээж авч хурааж бүгдээрээ ингээд малын бүх юм мөнгө олдог байсан. Одоо бол мал дэрдээ ганц махан л мөнгө болж байна. Одоо илөөдөө хоньны арьс шир авдаг хаягдаж байна. Хавар нөөхтөр хог болаад үлддэг. Түүхэд боловсролыг ихтер бид нар багаж техник байх. Тэгэл одоо хог болоод хаягдаж байна. Энэ одоо малайгаа түүхээдэг зөв ашиг шимэн зөв хүртээд зөв боловсруулаад явах юм бол ёстой л нэг үрждэг уурхайтай адилхан л баялаг маань байна гэж боддог би. Тэгээд одоо бид хоёр бол багасаа мал маллаад өссөн аав ээж бас бүр дээр үеэс мал маллаад ирсэн. Одоо тэгээд аав ээжийнхээ энэ өвлөлж ирсэн малч ухаан, мал маллах ухааныг одоо цааш нь өвлөлөг гал ингээл амхандаа хичээж ажил байнууд. Бид хоёрын яагаад ингэж мал маллах дуртай, яагаад ингэж мал маллаж амьдрах юм сонирхолтой байна гэвэл одоо дээр үеэс өвлөгдөд ирсэн нүүдэлчин, малчин амьдрал гэдэг чинь дээр үеэс өвлөгдөд ирсэн болохоор бахархалтай бас мундаг хүмүүсийн ажил юу учраас бид хоёр их ингэж мал маллахыг хичээгээл амьдарч эхэлж байна да. Малчин бид нар одоо өдөр шөнөг одоо цаас их орж байна. Цаас маснаа ажил ихтэй байлаа. Ер нь гал зогсаа зайгүй л гэрээ хоёр хүн бол бараг гэр торгол ингэж ажиллаж байдаг. Уссаад байдیں۔ За энэ болохоор дандаа бүдэн өхрнүүдээ хийдэг хашаа маань.
За манай дарахад хашаа маань болохоор ингээд өвөл нүгэ хөөтөн байдаг учраас ийм дандаа ингээд ийм амаа банзаар хаагаад ихээхэд тийм дулаан зузаалгаар хааквал өхөр одоо салхи орсон газраар нь даардаг. Урагшаана тэр одоо дулаан байдаг, цаас багундаг, жавар багтай газрууд бол юуг дээд л онгорхоо сэлс байх жишээрээ тийм байдаг. Манайх бол одоо ингээл баг юу яахгүй. Нар сэгэх юуг л байдаг. Битөө байдаг хашаа маань. Малаа бараг ингээл хүүхэд шиг л хайрлаж байгаа юм. Одоо тэгэл энэ чинь баасан төөж гал үтгэн солино. Ажил ихтэй. Ийм уяануудаар хөрөөд бүх үхрээ ингэж уяад тойролон уйчих тэр үхэр одоо нэг хөдлөж ийш тийшээ энэ баас maaснуудаа талхлах камер байдаг учраас ингээд бие биенээгээ мөрөг камер байдаг учраас ингээд бүгднгээ ингээд ийм уяанд уйж байгууд. Тэг тэр хөдлөхөө нөгөө байрнаасаа дулаан өтөхтэй газараа хэвтэж хонно гэсэн. Тэг тус уйгх зармаа нэтэр уйгхоо бол бие биендээ дээрлэхэд яадаг юм. Мо барамаранод энтэр энэ юун дээр хөлдөөсөн дээр хоноолаа байдаг. Бүдөө Монголнод нь. Малаа ширөөсөө хаях юм байг. Одоо малаа ингээл бүтээ хашаанд хийж эхлэхдээ малаагаа энэ баасыг аваад энэ одоо энэ бүтээ байгаа шалтгаан бүгднг нь юугаа малаагаа энэ баасаар нь тагалж байгаа. Тагалж гот. Баасаар нь таглаад пүн хийгээл явчихна. Тэгэл өхрөө бараг одоо харун 3-4 цаг дулаан хашаандаа хэвтэж агаал өглөө гараал илчаартай. Манай ээж хоёр одоо нэг 90 жил өмнө хаа нэг дугаар аргат. Малаад малдаж аада манай ээж хоёр. Бас ингээл минь хийдэг шиг хийгээл. Bir тануга багасаа хийж сурч дасцсан болоод нэг их малаагаа ажиллаас энэ төр төөгшөөхгүй. Өдөр болгон тэгэл ингээл энэ хийж байгаа юм өдөр болгон давтаал байнг хийж яадаг л болсоо дот. За малаа бид нар гэртээ одоо айл болох цэвэр цэмцгэр байж байвал тухтай байдаг. Надад бол тэгээ тэрэн шигээ санаж юугаа малаагаа хашаагаас айл болох цэвэр айл гэж ер нь манай монголчууд игдэг байх оо. Цэвэр цэмцгэр айлгал малан заяа гомдог байдаг. Гэж би хувьдаа бодож айл болох хичээж байдаг. Хүмб. Нэмэл гэж. За заач тавна мөрөд тахсан. Өөрөө тэгэл ер нь эмээлийнхээ мод энэ төрийг худалдаж аваад тэгэл эмээлээ тэрэл мөрнийхээ дэргэслэг олон жирэм ганцэг угсаа тэгэл бүх юмнуудаа өөрөө тэгэл юм да. Манай дарахтан цагаан хатуу гэж алдартай сайхан атуу байна. Би мөр үйдэг байс 2018-20 онд энэ хүрэн мөрөө үйдэг байс. Тэгээд 20 оноос хойш 20 он намар нь цэрэгт яваад тэндээс хойш ер нь мөр үйсэнгүүдээ одоо иргэцэн сургуулийн 100 жилтэй манай сунд 100 жилд одоо мөрөө ий гэж бодоод байгаа. Нэг дааг маг унаг дааг тэжээх санаатай л байна. Ер нь Монгол одоо сайхан шүү дээ. Тэгээ Монгол хатгаар морионол Монгол сайхан морионол маллал явж анда. Сураг тарган сайхан үйлжиж байна. Сайхан үйлж байна. Оо, тавлаг сайхан үйлжиж байна. Сайн явж байна. Оо, тавлаг сайн явж байна.
3 жил гараа явууллаа. За Нэвтрүүлэг үзээл байна. үзэл байгаа. Одоо тэгөөрийг үзэх шүү. Одоо өөрийгөө үзэх баг. За Ханаа сайхан нэвтрүүлэг намарч сайхан үйл. Сайхан намарч сайхан үлчээнэ танаа явсан ажил хөтөмжтэй. Сайн явж байна уу? Тавлаг сайхан явж ирлээ. Улаан уулныг 4-5 оноо дараа нь цагаан урд ороод Эржил төмрөг ороод нар зөв тойрол. Тэгээд чинь шаргын голоор анх удаа ирж гэнэ удаа өвөл. Зөвлөж байгаагүй. За мэдээж манай монголчууд эртний сайхан өвөг дээсээс мөн уламжлан сайхан дамжин ирсэн сайхан соёл байдаг. Мэдээж Наа. зоог барихад одоо гэрээ ийдсэн. За. Эсэндээ хүрдэг тийм ба. Тэ. Алдаа өргөнө. Дараа нь онгоо тавина. Аа гэрээ ийдсэн зоог. Хоомроо тавьчих. Тэгээд Хоомроо одоо юу аваад гэж одоо зоогондоо тавмаа. заншилтай. Энэ бол ингэж яддаг зоогны соёл бол Монголоос өөрөөс бол байхгүй. Тэ ёстой байхгүй. Байхгүй. Тэ. Сах. Энд чинь тэр нэг монгол хүн байх оршихуу тогтох юмд яваад байх шүү дээ, тийм ээ. За эндээс нэг. За хөө. За ингээл ахны урсан доотлын хэлбэрээр тойрол тэгэл наашаага залуу гэр бүл. За Одоо сайхан залуу малчид. Гэт одоо хоёр дүүгээ сайхан зорж ирлээ. Аав ээж одоо энэ сайхан нутгийн таяр. тэ манай аав ээж энэ нутга Өө зүг. хүмүүс. Манай эхнэрэн аав ээж одоо манай 90 жил өмнө нэг дугаар огт байгаа. Зөв. Тий. Цагаан уран урагшинд хуйтан даваа гэдэг газар. Тэр л угаа. Тий. За. Тийшээ жаа хөлж байгаа. Одоо тэгээ залуу малчид ер нь ховор болж байна уу? Тэ ер нь урагшаа хот хүрээ газар л ер нь их явдаг юм шиг байгаа шүү дээ. Мадад түүхэд одоо үнгөө болоод ирэхээр тэгж гин үү? Тий. Нэг орлогогүй болоод ирэхээр тий. Орлог болуулаа чанга. За. Малын түүхэд Та юу байна? Арис шир. Ер нь л юм үнгөө болсон. малаас одоо махал Буйнаар барж ин да. ай их буюу Хаях юм уу байдгүй юм. дээр үеийн хүмүүс Хаяхан баадгүй ааш. одоо Хаяхан болтол. эдэс цувда үнэд орж тэрэн шиг гоё юм байхгүй гэж хүмүүс ярьдаг болох цаг ирнэ гэж дээр үеийн хүмүүс ярьдаг байсан гэсэн. Одоо тэр цаг нь одоо бараг түн удаг гэх бол тэр одоо боомон дээр энэ тэр яаж байгаа юм бэ? Тэр малахаг эцэг шүүд гаргаад илэг уушигтай шүүд хайчих чана гэж байна. Тэр бол өстой болох. Бүгд хаяа. Тий, тэгэл тэр чинь малан буйн л байна. Одоо дээр үед бол идэж хэрглэж яасан юм байна одоо. Залуу малчин их ховор болж байна. Залуучууд сумандаа амьдрах нь бас их багасаад байна л тийм. Масууд ер нь залуучуудынхаа бас төлөөл болоод бас өөрсдөө үзэл бодлыг бас яагаад энэ залуучууд энэ ховор болоод залуу малчин гэж ховордоод байгаа нь одоо юу вэ та? Малын бэлчээр хийцүү болоод мал нөгөө маллахад одоо малч одоо бэлчээр сайн өв сургууль сайн байж нөгөө мал нь юутай хүчтэй тинкэтэй онд орно. Одоо онд оруулах гэдэг чинь хийцүү болоо. Тэгээ одоо мал маллаж одоо энэ одоо мал улам болоо. Тэгэхэд тэр болгонд нөгөө бэлчээр муудаал одоо зүгээр бидний үе биш. Аха. Тэгээ энэ одоо ахмад хүмүүс ч гэсэн одоо мал маллах хэцүү болж байгаа нөгөө өв сургамул ургах нь муудаад хэцүү болж байгаа. Одоо зүгээр боловсрал мэрэгжилтэй болсон дээр гэл ерөн зайлвал өөртөө энд мэхэжүүлдэл хүүхдүүдээ сургуульд бүх хүүхдүүдээ сургуульд явуулах нэг тохиолдол байна. За тэгээд гэрээ нөгөө хоёр хөгшин л үү. Тэгээд нэг тохиолдол болохоор аргагүй ирхэн явж байна. Малаа малмаар байсан шиг нөгөө нэг жоохон гоё хангалан амьдрий гэж гэсэн бодолтой хажуугаар нь малаа маллыг гэсэн бодолтой байхад нөгөө мал малсан хүн чинь ягаад ч тийм юу амьдрах орлого байхгүй. Одоо хоньны арьс ямар үнэтэй? Хоньны арьс үнэгүй. Үхрийн арьс одоо үнд ав тийм үү? За нэг ямаатай бол нэг жилдээ нэг удаа л
нэг удаа л орлох. хавар нэг удаа ямаагаа санаа л болоо. За намар яах вэ? Нөгөө нэг махалуул нэг махалж орлого болоо. Тэгэл бол. Одоо яг бодит жишээгээр хэдүүлээ нэг зүгээр нэг тоо бод л та тийм ээ. Яагаад залуу малчид өнөөдөр их нүүдлээгээд Улаанбаатар рот руу нүүгээд байгаа шалтгаан зорилго нь юу юм бэ? Мэдээж та хоёр манд залуу малчдынхаа төлөөлөл байгаа. Хөрсөн дөрн байгаа. Тэр утгаараа ч гэсэн бас энэ нэвтрүүлгээр бас залуу малчтайгаас уулзж байна. Бас энэ хүмүүсийнхээ хөрсөн дээр ирээд яг юу нь болохгүй байгаа нь яагаад энэ залуу малчид ховордоод байгааг нь бол мэдээж та бүгд өөрсдөө хамгийн их өөрхөн байдаг хүмүүс шүү дээ. За залуу малчин сумандаа ингээд ховордоод байгаа зүйл бол мэдээж одоо ямар ховордоод байгаа зүйл нь бол юу мэдээж одоо түүхийд үнэгүй болоод ирэхээр за жишээ нэг юм байдгүй л бодъё л. За нэг компанид ажиллаж байгаа хүн бол сар бол орлоготой. Найдвартай орлоготой. Байнгын тогтмол орлоготой. Бизнес хийж байгаа хүн бол байнгын орлоготой тийм үү? За малчин айлд өнөөдөр орлого байна уу? Байхгүй. Тэгэхээр ч нэг сар болгон малчид орлого байхгүй. Жилд нэг удаа махаа борлуулж. За ямаатай айл бол орлоготой шүү дээ. Тэгэхээр ямат бүгдөө ямаатай байна гэж бол байхгүй шүү дээ. Ямаагүй айлууд нь бас. Тэгэхээр энэ малчид маань ингээд малда банкны зээл тавиад. Яг. За тэр өвс тижээлэндээ хүүхдийн сургууль зээлүүд өгч чаддаг юм одоогүй мэдгүй амжтгүй юм шиг байна. За ингээд судлаад ингээд хараад хахад 2-3 сая төгрөгийн зээл аваад өвлөө нэг одоо нэг онтойхон шиг давахын тулд одоо худалдааны өвс тижээл авч. Ерөөсөө мөнгө нь хаашаа ороод нэг тэглэг ороод. Тэгээд ингээд малаас гарч байгаа зүйлийг харахад нэхий бол гарч байна, ноос гарч байна, аль шиг гарч байна, бүх түүхийд гарч байна, цагаай дээр гарч байна, махан гарч байна. Энэ бүх зүйл нь ерөөсөө ингээд үнэгүй байгаа даа. Тэгэхээр малчин орлогогүй байгаа тэрхээр яаж энд одоо тэр хүн өвс тижээлээ амьдралаа авч явах орлого байхгүй болохоор ч хүн аргагүй ирэхэд хотод очиод нөгөө ажил уурхайг үр хөвгөдөд хийж яах байдаг, малынхаа тийжэл бэлтгэх байдаг гэхээс аа. Тийжих бэлдэх байдаг. Тэгэхээр нөгөө хотын нөгөө нэг төвчл чинь юм шүү дээ. Хотод маш олон зам өргөн болохоос төвчрлийг багасгах гэж одоо их л их үзэж байна тийм үү. Асар их хөрөнгө мөнгө зарцуулж байна. Энэ сум орон нутаг аймагт нь малын түүхийд боловсруулдаг үйлдвэр барьчих юм бол нөгөө малчид маань орлоготой, нөгөө хогон дээр хаягдаад байгаа түүхийд маань үн хүрээд ирвэл малчид маань орлоготой болоод хишний одоо ган гарчиг болж исэн ч гэсэн өвсөө худалдаж авах мөнгөтэй болоод ирдэг. Тийм ээ. Тэгнь. Тэрийгээ ингээд эн чинь өөрөө ингээд түүхийд нүн хүрээд ирэхээр өвс тижээлээ аваад өвлийнхаа хаврынхаа цаг үеийг даванд дуусдаг. Малынхаа тэр өвс тижээлэг өөр малаар нь өөрөөр нь ингээд яах. Тэр тухайн тэр нэгэн үед бол бүр наа зах нь өвсний хүртэл гоё. Өвснийх нь ургац хүртэл гоё. Тэр яагаад гэх юм бол нөгөө байгальтайгаа зөв харьцаж байсан болохоор тийм байсан болоо гэж би бас хувьдаа бодож байдаг. Байгальтай зөв харьцна гэдэг бол их алагдсан юм шүү. Одоо бид нар чинь байгалаас л бид нар чинь хүн төрсөн шүү дээ. Хүн байгаль хоёр хүү холбоотой гэж. Энэ байгаль чинь хүнийг бүтээсэн. Амьтаа болгоно ээг бүтээсэн. Бүгдийг л бүтээсэн. Харин өнөөдөр байгалаас төрөөг юм шиг эргээд байгалийнхаа эсрэг одоо хурцж ятуу аваад одоо ухаж төнчөөд явахаар чинь их дэлхий ээж чинь хилгэн уурлаад ирэхээр ургамлаач татна. Ган гарчигч болно. Тэт байгальд итгэх явж. Байгаль чинь өөрөө хүн зунаад итгэдэг шүү дээ. Малаач итгэдэг. Мал нь өөрөө хүнээд итгэдэг. Яг үнэ холбоотой. Байгаль мал хүн гурав өөрөө энэ Монгол дээрээс эзээ салахгүй тулгын гурав. Яг үнэ. Байгаль малаад итгэх, мал нь хүнээд итгэх. Зөв биз дээ. Бид чинь малаас байгаль хүн хоёрын дунд мал өөрөө явж шүү дээ. Энийг малдаж яваа, энэ гурав дунд оршиж яваа энэ малчин хүн. Энэ малччаар нүүдлийн соёлыг авч яваа. Өв тээгч хүмүүс шүү дээ таарч. Мал аяах уу биш. Малчин малгүй бол Монгол бол утгаа алдна. Тэгнь. Тэ. Соёл түүх мал байхгүй. Соёл түүх юу устна. Тэгэхээр мал гэдэг зүйл маань бил ялангуяа мал дундаа бэлчээрийн мал аж ахуй гэдэг зүйл маань. Тэ. Хамгийн гол бэлчээрийн мал аж ахуй гэдэг чинь өөрөө хамгаан шимтэй. нүүдлийн соёл өөрөө дагаж явна. Тэгээ бэлчээрийн мал аж ахуй чи өөрөө дуртай хэрэгтэй үсээ гараад ирж байна.
гадны ус оронд бол хашаан дотор тижээлгээл байж байгаа. Аа. Тий. Тэр дондоо манай Өвсгөл аймгийн Эрдэнэ төмбийн шарын голын одоо энэ нутгийн хүмүүс бол одоо төвчээртэй, чадaltaй энэ сайхан мөх цастаа сардгийнхаа усыг үүргэсэн. Энэ бол тайгийн энэ ургамлыг хийж байгаа малын махны амт чанар. Энэ ширүүн уур амьсгалд энэ мал хүн хоёр дасан зогцсон. Тэр чигээрээ байгаль ус хүмүүс байдаг үл. Тий. Ийм л чадaltaй хүмүүс байдаг. Тэр өтлөө дарахтын цагаа дуу гэж, дарахад сарлаг гэж байна. Дарахад одоо хойно гэж байна. Дарахтын одоо Улаан Монгол байна. Хаварган Улаан Монгол гэж байна. Ястэ энэ үгээр бас их онцлог. За тэгээд ер нь бол яг хөө ингээд энэ бүх зүйл маань ингээд алдагдах үедээ алдагдаад ирэхээр хүний бие хүртэл эрүүл бус болгож идж байгаа натур хүнснээсээ бид холдоод ирээд үндэсний тэр нүүдлийн соёл маань өөрөө байхгүй болоод ирэхээр үндэсний дархлаа гэдэг юм оюун ухаан бодлого хүртэл байхгүй болоод тэр Монгол хүний хүн чанар гэдэг юм өөрөө байхгүй болоод ирдэг. Дээрээс нь одоо яг энэ эдийн засаг гэдэг чинь өөрөө санхүү өөрөө одоо байж тухайн айл өрх орон одоо өөрөө явж явах ёстой шүү дээ. Тэгэхэд одоо ингээд залуу малчтын ингээд харахад нөгөө ордлого бол байхгүй. Удирдлаар нэривэл тийм ээ? Тий. Тэгэхээр ч одоо байхгүй. Одоо ямар орлого байх вэ? Орлого яг уу нөгөө нэг баг саг тийм нөгөө нэг банкын тогтмол биш. Зүгээр яг уу өөрөө хөдөлмөрлөж тийм ээ. Тий. Юм хүмүүс ойдог ч юм уу. Хажуугаар. Тийм хажуугаар нь юм малхан хаажгаа. Малаа. Тийм тэгэл хүнээ айлд очиж юу одоо жишээ нь илүү дутаа ажил хийдэг ч юм уу, мод аждаг ч юм уу. Тийм тиймэрхүү ажлууд тэр бол тэгтээ байнг. Гэхдээ маллаас гарч байгаа юм бол орлого болохгүй байгаа. Болохгүй байгаа. Тэр бол өстэй болохгүй байгаа. Үндсэн одоо тэр хүн маллаад явж шít. Тэгвэл малчин хүн яг маллаад явж байгаа. Малчин хүний тэр хөрөнгө малж байгаа. Мэргэжлэн. Мэргэжлэр ерөөсөө. Тэгэхдээ тэрийг маллаад байгаа мөртлөө тэндээс нөгөө ашиг шин орлого байхгүй. Гэхдээ одоо хямдал байл л да хямд биш л жоохон үнэ нэмчихэл юм бол малчтай амьдрал бол сэпгэл бас алар. Ядаж энэ улаан уул цагаануур Эрдэнэ сумынхаа 3 суманда нэг ганц сайхан аль ширний нэг үйлдвэр дөрвтойхоо нэг тий одоо хоршоо гэхгүйгээр төрийн бодлого энэ малчд руу чиглэсэн одоо далаацтайхан шиг бодлол явагдав. Яг үнэ. Өнөөдөр бид нар уул ус уурхаа одоо гэхээсээ илүү те энэ өхөр чинь дахиад тугал гаргаад өгнө. Энэ хоньяа чинь дахиад хураг шиг гаргаад өгнө. Тэгэл тэрний дахиад нөгөө үржил яваад ирнэ. Дахиад энэ чинь үрждэг уурхаа. Тэгэхээр энэ малчтаа бид нар чинь энэ одоо түүх үеийн орлоготой байлгаад өгөх юм бол залуу малчд бий бол. Энэ ингээд малчтын түүхэд орлогогүй байвал нүүдлийн соёл гэдэг мөр өөрөө байхгүй болно. Монголын түүх уснаа энэ асагдмал газар нутагт байгаа энэ газар нутгийн одоо эзэн болоод явж байгаа малчид маань эзэнгүй болох вэ? Монголын хоол хүнсний натур хүнс байхгүй болох вэ? Тийм учраас энэ бол их одоо бас хэцүү цаг руу яваад байна л да бид нар. Тэгэхээр яг энийг төрийн бодлого одоо яг малчтар дөрвтойхон бодлого бас байгаасаа л гараасаа л гэж одоо бас бодож л одоо явж байна. Тэр чи өнгөө хэсгэн дээр ингээл харахаар юм ингээ болоо л бүтээл байгаа боловч яг энэ уул давааны цаана ингээл яг хөрсөн дээр ирэхээр яг хэтгэ малтаа дундаж байгаа юм бол яг үнэ нааны отод явсаа ажил хийхээр явсаа малынхаа банкны зээлийг дарах гэж. Яг үнэ. Тий. Зарим газар бол залуу гэр бүл бүр гэр бүл болгох мөрт ховордчих шүү дээ одоо бүр. Дан залуучууд байна. Эмэгтэй охтууд нь ховордсон. Залуу малчин ховор болсон байна. Ингээд ер нь бол одоо энэ сумыг тойроод багуудаар нэлээд л одоо ахын явж үзлээ. Дандаа сайхан юм ийж бас саар юм ийж бас үзлээ. Энэ хоёр зүйл маань өөрөө бас хорвоотой жаргал зовлон хоёр бол байх ёстой ч гэсэн болохгүй зүйл нэрээ их байна. Болохгүй зүйлийг ярихгүй бол болохгүй зүйл засрах. Засрахгүй. Замдаа бид нар чи хээр хонох асуудал гарна шүү дээ. Хээр хонон за цасмасан шавар суух асуудлууд ч гэсэн гарна. Дандаа сайхан юм гэж байхгүй аль бай зүйлийг хичээл зүтгэл хэрэгтэй. Тийм ээ. Тэрийг л даван туулах хийгээд тэгэл байх хэрэгтэй хүн. Одоо ер нь өвлж болж байгаа тэгээ цас суус хэцүүд нь танаа явах замцуулмал чангарч яаж мэдэх л яа. 3 жил явж одоо дээр сүүл сурж ин дөө. Одоо ч сурлага одоо. Анх бол яах вэ бас тэгэл
Жоохон шавар суучгаар тэгээд Шантрах гэдэг. харин шантрахыг бол байдаг. Тэгтээ яг хуу хүндийг зориг гэж байдаг шүү дээ. Ахын зориг бол одоо яг энэ өсгий дуурахтан монголчуудынхаа болон хүүхэд багчуудынхаа ахмад буурлуудынхаа залуучуудынхаа танин мэддэг хөө соён гэгэрүүлэх энэ өв соёлын нэвтрүүлгийг бас хий гэж зорж 10 жил одоо яв судалж яваад тэгээд 22 оноос хойш энэ дарахад нутгаас ахнаа эхэлжүүлээ аавынхаа нутгаас манай аав ч одоо энэ цагаан нуур төссөн өвөө маань улаан уулынх эмээмэн цагаан нуурах эмчэндэн бол манай хамаатан садан төрлийн хүмүүс байдаг. Энэ гурван суугаас л холбоотой ийм толгойн гурван чулуу шиг тийм дээрээс наруу Дарахтай батгар. Мархтан 3. тэгээд аавынхаа нутгаас ингэ үг дээцээ сайхан нэвтгүүд яхна эхэлж илээ 22 он. Одоо сайхан нутагтай үгдийнхээ нутагт ирсэн сайхан мөргөж аваад энэ ард мачтаараа дарахад нутгийнхаа үсэлдээ царцаад ингээд холын зам руу зэрх бахта. За. Тэгээд өмнө гов гэдэг нэг жил яваад ирэх шүү. Урах шаа таараад. Ийм очиртай тэгээд яг өдөө зэрэгтэй энэ нэвтрүүлэг маань олон түмэндээ хүрч байгаа нь энэ олон газрыг туулж явхад нэг саадгүй сайхан яваа энэ нутгийн сардгийн энэ дарах нутгийн уул усны сайхан буян. Тэ. Энэ үг дээцүүд юм сайхан шүтээ. Энэ боордын нутгийн буян буурлууд маань би энэ байхгүй ш тэнгэрээсээ харж л байдаг шүү дээ. Мэл мэлтэй байдаг. Тэгэхээр энэ нутагтай ах нь баярлал талархаж үг дээцтэй мөргөж явдаг. Энэ малгай дээр хоёр орнд хүн танд юм. Энийг хүн танихгүй. Малгай дээр хоёр орлоо. Тэр аа малгай дээрээс танихгүй байх. Тэ танихгүй болоо. Тэгээд Нийт Монголын ард түмэндээ энэ хоомор сайхан нутгийнхаа Тэнгэрийн сүсэг болсон дархтыгаа цэнхэр хотхороос сардийнхаа сайхан нүүр нутгаас Монголынхаа ард түмэнд нэг сайхан ая барьж Шингэх нарны туягаар шивэн толгон сүүлэр ижлэ захлан дэшилж нутга зорин тэмүүлсэ газар нэрлэн яргж яваа ганц мөрийг битгий үргэ ихийнхэн хэлэнд зарагдсан унаг ижлэн орхон нутга дагадаггүй явна эдсжиг үрхос хоргосон аян заммихан тоосыг бусдын нутгийн салхиас бутартал ширгэж үргээсэ газар өнөрлөн яргж яваа ганц мөрийг битгий үргэ ихийнхэн хэлэнд зарагдсан унаг ижлэн орхон нутга дагадаггүй явна их нутгийнхаа хөрсөн дээр нурууга хамран хөрвөөж үрийн шуудыг жирэгтэл үрсэн янцгаа жижилдэ газар өнөрлөн яргж яваа ганц мөрийг битгий үргэ ихийнхэн хэлэнд зарагдсан унаг ижлэн орхон нутга дагадаггүй явна ижлэн орхон нутга дагадаггүй явна. За тэгээд өнөөдрийн сайхан хоолны сайхан чимэг болсон амт болсон ширээг сайхан дүүргэсэн яруу зүйл брэнд байна. Тэгээд гэр хоёр дүүгийнхаа гэр бүлд одоо манай нэвтрүүлэгтээс хамтран ажиллаж байгаа энэ компаниудын гарын мэдэр хангалтуул. За баярлалаа. Сайхан одоо малчин төвнийхээ өв соёлыг хайрлан хамгаалж яваа. Ер нь залуу малчтынхаа сайхан төлөөл болж яваад нас талархаж бас энэ мэдлийг бас гардуулж үлж байна. За баярлалаа. Сайхан амттай салаад байна.
Тийм ба. Тэстэй гоё. За манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа байгууллага Нишин ойл Монголиа гээд Японы 300 жилийн түүхтэй ургамлын тос. За. Одоо нөгөө босод ургамлын тосыг ялгаа нь юу юм бэ гэхээр энэ бүр холестерин байхгүй. Нөгөө омега 3 агуулгдсан зүрх судасны үйл ажиллагаанд сайн гэдэг энэ тосыг өгч байна. За хаяач нэг сайхан цэвэн сэгсэрч бас сайхан да тий сайхан. Тэр өчигдөр 30-аар гэдэг байсан. Би ерэн цөөн л их дуртай. Одоо цөөн гэхээр юу байдаг шүү дээ хад байгаа нөгөө сайхан гэдэг нэг сайхан цөөн сэгсрээ ингээд тос жоохон пилигнэл ингээд идэг те. Тий. Энийг хийхээр тэгдэг юм байл. За. Тос нь ингээд сайхан уусаад орчин. Тэгээ нөө холестерин байхгүй. Шингэл цайтай уусал цайтай. Шингээд өгдөг. За энэ тосны хамт олонд талархлаа. Танай гэр бүлд өгч байгаа юм. За баярлалаа. Бөөрки пэцэ те. Тэрний үг эцэг нь юм уу да? Ашиг тус, жигээс хөөх шатаа. Процессыг дэмжин, хоол шингэлтийг сайжруулна, биеийн дулааныг хадгалах дархлааг дэмжин, өрөвсөл болон сахарын хэмжээг бууруулахад туслана. Сарын тэмдгийн өвдөлтийг намдаа. Ялгаа нь бол энэ одоо бусад перцийн бөөрки перц одоо өвөг дээдсэн гэж ойлгож байна. Тэгээ бөөрки биш урт перц гэдэг ийм урт байхгүй юу? Тэгээ ингээд нунтгалцсан байгаа юм гэсэн үг. За энэ перц нь одоо хүний биений одоо тэр жин хасах, өөх тосыг шатаах, дархлааг тэтгэх гэдэг тийм ээ. Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах гэдэг биений дулдааныг хадгалах гэдэг одоо их сайхан одоо ядарсан хүнд бол бүр одоо энийг перцний шүд хийгээд уугаад их сайхан байна. За эдний хамт олноос одоо өгчийнх нь эрүүл сайхан оршоороо гэх. За баярлалаа. За ингээд цагаан сарын бэлгийг өглөө. За ингээд ахын доошоо нэг хөвсний орох хэвээр. За. Очно гэж хэлэхээр хөдөөнийхэн чинь. Тэгээ штэ. Байс ингээд гараал. Яг үнэ. Тэгээд шүү дээ. Удаа хүлээлгээд яах вэ? Доошоо мөрлгээд яах. Сайхан хуучтай. Тэглээ. Олон залуучууд залуу малчтайхаа сайхан төлөөлж, урам зориг нь олж яваараа. Олон сайхан буурдуудынхаа энэ үлдээсэн энэ Монголын бахархал болсон нүүдлийн соёлыг хайрлан хамгаалж яваа өв төвч залуу гэр бүлтэйхэн талархж байна. Мондөг байна. Манайхаг гэдэг зориад ирж биднэрээ өдөр тутмын амьдрал болон биднэрээ өв соёлтой биднэрээ аж ахуйтай зорж ирж танилцж агаад танд бас маш их баярлалаа. За баярлалаа. Яа усан суусан бүхэн бүтэмжтэй авах болтгоо. За баярлалаа.